Тэгэл хүүгээ хаяад хүүх нь нэрштэл гэсэн тийм бодол. Яг хүмүүс бодох хаалта. За тусдаа гарцсан гэр бүлтэй тэр том хүүхдийг юуг нь боддгийг гэж бодох байх. Үгүй юм байна. Ихэн бол томч вэ жижиг ч өрөөл боддгийг нь хамгийн түрүүнд. Тэгээ одоо бол бас жоохон хэцүү юм. Гэхдээ яг юу арайж хүчихгүй байх. Өндөр хөгжилтэй орн руу явах гэж байгаа юм чинь бас нэг эмчлээд идэрэх байх гэж бодож байна. Тийм итгэл найдвартай байгаа. За намайг Тунгалаг гэдэг би одоо Монголын үндэсний олон нийтийн телевизийн нийгмийн эдийн засгийн редакцид редактороор ажилладаг. Би 2017 онд Хөхний хамтраар өвдсөн. Тэгээд Тайланд, Хөх хот нэтэргээд бас эмчлүүлсээ нэлээ. Тэгээ уг нь гайгүй их хэтахан болсон байсан чинь хавдар гэдэг өвчин чинь бас тэгээд шууд нэг намтчдгүй юм шиг байна. Тэгээд эргээд одоо дахиад бас нэг булчирхаанд бас гараад ирсэн байгаа. Тэгээд дахиад эмчилгээнд орох шаардлага гараа. Тэгээд манай хавдар судлалын үндэсний төв бол яг миний энэ дээр бол одоо яг хийх эмчилгээний эм тарианы сонголт бол байхгүй. Гадагшаа өндөр хүчтэй орнуудад бол ямар ч үсэн чамд бас хэд хэдэн сонголтууд байгаа гэсэн. Тийм учраас тэгж өвсний дагуу одоо би Турк, Солонгос, Орос гэсэн гурван улс руу хандаад өнөөдөр материалаа явуулж байна. Ингээд явуулж байгаа. Тэгээд тэндээс хариу ирэхээр ер нь бол Туркийг сонгох болов гэсэн бодолтой байж байгаа юм. За тэгээд дээр нь хавдрын эмчилгээч чинь тийм ч амар эмчилгээ биш юм байна. Одоо 2 дахь удаага ингэхээр үнэндээ би бас яагаад гэвэл би бас ганц хүүтэй хүн л дээ. Тэгээд ганц хүүгээ одоо алин болгоомж бас зовоох хүн ч урд нь ингээл Тайланд, хөхөт гэл ингээл зөндөөл явсан юм чинь. Тэгэхээр энэ 2 дахь удаагийн эмчилгээ бол нэлээд том эмчилгээ болох учраас ганцхан хүүдэд даатгах чаддгүй яг үнийг хэлэхэд. Тийм учраас чадахгүй байгаа учраас би нөгөө одоо өргөн олон төмөрлөг ингээ хандж байгаа. Эхлээд би ичээд гэсэн яг үнийг хэлэхэд хийвгүй юм байна энэ андав туслан рууч ёстой айгүй юм байна гэдээсэн. Одоо бол тэр нөгөө олон хүний сайхан ерөөлийг сонсоод надад бүр маш гой санагдаж байгаа. Тэр олон хүнээр ерөөлгөн гэдэг чинь л өөрөө их гой том юм байт юм байна. Би одоо түрүү хэлсэн би нөгөө ганц хүүтэй тэгээ манай хүүг бол одоо Монголын ард түмэн бүгд мэдэх хаа сагсан мөгийн олон улсын хэмжээний мастер санчир гэхээр бол мэдж байгаа. Яг ийм хүний хувьд бол хавдар тусахгүй төлөө л одоо тамин хичээгээрэй л гэж би захих байна. Амьдралын хэв маягаа шууд өөрчлөөрэй. Мэдээж хэрэг хавдрыг тэрнээс болоод энэс боллоо гэж шууд үнсийн тодорхойлдгүй юм байна лээ. Олон хүчин зүйл нөлөөлдөг гэдэг юм байна лээ. Мэргэжлийнх нь хүмүүс. Тэгэхээр зэрэг тэр хүчин зүйлийн аль нэг нь танд байвал та амьдралын хэв маягийг өнөөдрөөс эхлээд өөрчлөөрэй. Би хаагаа үргэлж үзүүлж хянуулж агаарай. Ер нь бол өвчнөдөө ямар өвчнийг мэдээ сайхан гэхүү энэ хавдар бол маш хэцүү өвчин юм байна шүү. Даван туулахад эдийн засгийн хувьд ч сэтгэл санааны хувьд ч хамгийн хэцүү өвчин юм байна гэдгийг одоо биеэрээ туулаад явж байгаа үед та нартаа бас анхааруулж захиа гэж бодож байна. Бас анзаарахгүй явж байгаа хүмүүс бас юмыг аж мэдгүй те. Миний энэ туршлага дээр ч гэсэн бас сурамж аваад анзаараарай би одоо анхаараарай гэж хэлэх гэж байгаа.